За юу ачаан бомборнууд минь. Жаахан цувралуудаар дагнсан чинь бас мэрсэр часайсан ганц ангитай аимшигын кинонууд тэр дундаа Солонгос кино үзье гээд байсан тул нэгэн гоё киног бэлтлээ. Ерөнхийдөө 2010 оноос өмнөх Солонгос, Япон гээд ер нь Аз кинонуудыг чанартайгаар нь олоход маш хэцүү байдаг тул зөндөө хайчааж хамгийн боломжит чанартайгаар нь олоод контентоо бэлддэг тул манайхан ойлгоорой. Энэ удаад ярих кино бол өмнөд Солонгос болон Вьетнам улсын хамтран хийж байсан кино болох Mui The Legend of a Portrait буюу Мюгийн хөрөг зураг домог гэх кино. Хоёр Вьетнам улс нэгдснээс хойш хийгдсэн хамгийн анхны аимшигын кино гэгддэг уг кино нь өмнөд Солонгос улсын CJ Entertainment болон Вьетнамын Foxan фильмийн хамтын бүтээл юм. Зөвхөн Солонгос төдийгүй Вьетнамдаа ч үзүүлэлт өндөртэй сайн кино хэмээн тооцогдсон өмнөд Солонгос улсын нуугдсан Эрдэнэ гэгдэх чамин кинонуудын нэг. Яг тэгэхээр олон юм яриад яах вэ? Шууд 2007 оны Mui The Legend of a Portrait кино руугаа орцгоё. Нэгэн Вьетнам өхөн дэнлүү барин их хэл айсан шинжтэй явж байхад гинтэл царай нь маш эвгүй болж нэгэн нууцлаг зүйл дайрч буугаар кино маань эхэлнэ. Манай гол дүр болох зохиолч юуны нэгэн бичлэг үзэн сууж байх ба уг бичлэгт Вьетнам хүмүүс нэгэн Mui гэх сүнсний хараалын тухай ярих ба нэгэн эвгүй царайтай эмээ гарч ирснээр бичлэг дуустдаг. Манай юуны 10 жилийнхаа хос хоёр найзтай уулзсан суух ба эмэгтэйний их хэл дээрэнгүйгээр чи тэр нэг юм руу явж яах гээд байгаа. Тэр чинь миний найз залуу хүртэл булаахыг оролцсон. Чи гэсэн өмнөх номондоо түүнийг шалиг завхаа гэдэл бичиж байсан штэ хэмээн хэлгэн тэр. Нэндээс нь манай юуны болон энэ хоёртой хамт 10 жилдээ сурч байсан Соён гэх эмэгтэй Вьетнамд амьдардаг ба манай юуны шинэ номын зохиолдоо Вьетнамын алдарт домгийн хараалцсан суулгах Мюгийн тухай бичгээр тэр Соён гэх найз дээрээ хэдэн өдөр очихоор болсон тухай хэдүүлээ олж мэднэ. Нэг найз нь манай хүнийг чиний юм бичих гэж юу аах вэ? Бүтэн 3 жил юу ч бичиж чадаагүй штэ. Тэгснээ одоо сүнсний тухай бичин энэ төр гэдэл тэрэндээ тэр Соёныгоо ашиглах гээд байгаа мó гэдэг их л хортой үгээр хэлхэн тэр. Манай юуны ч энэ зөв найзаасаа камерыг нь зээлхээр ирсэн тул төвчөж сууж байгаад л камерыг нь аван явах үед өнөө зөвүүн найзынх нь найз залуу нь их л бодлогоширсан шинжтэй л харагдана. Нэгэнхүү манай юуны Вьетнамд газардахад өнөө дурддагдаад байсан найз Соён нь их хэл дулаахнаар тосон авдаг. Манай хүн ч яах гэж ирсэн тухайгаа хэлэн шахуу хуваартай байгаагаа хэлэхэд найз нь нэгэн газар ирэн өнөө домогт сүнсний зургийг үзүүлэн тайлбарладаг. Mui нь Вьетнамд 10-ын тоо гэсэн утгатай ба бараг 100 жилийн өмнө Mui нь энгийн л нэг охин хүүхэд байсан ч нөхөх үед нь сүнс нь тосгоныг тэр чигт нь хараасан тул лам нар сүнсийг нь өөрийнх нь хөрөг зурагт хорьсон гин. Гэвч тэрхүү хоригон тавигдсанаар хараал нь буцаж ирсэн ба домогт бол Mui-гийн хараал шиний 15-ны бүтэн сартай өдөр эхлэж яг 15 өдрийн дараа дуустдаг гин. Манай юуны ч гайхан найзаасаа чи энэ тухай яаж мэддэг юм бэ гэтэл найз Соён нь би өөрийн багш профессор Кимээс сонссон ба энэ профессор нь Солонгос руу буцсан л гин. Тэгтэл манай юуны тэгвэл би Солонгос буцахтаа уулзчихъя дугаарыг нь өгчих гэхэд найз нь Солонгос дугаарыг нь огт мэдэхгүй гэдэл тухайн профессорын тухай юу ч хэлдэггүй. Маргааш нас судалгаагаа эхлүүлъя гэд нэгэн буудалд байхад манай юунид нэгэн эвгүй хавхар хүн харагдах ба манай хүн найзтай энэ тухайгаа хэлэлгүй орхидог. Маргааш нь буюу шиний 11-нд болж найз Соёныхаа амьдарч байгаа гэрт нь ирэхэд их л том байр байх ба дайны үеэр нэгэн цэргийн генерал амьдарч байсан байр хэмээн танилцуулдаг. Манай юуныч байрыг нь сонирхон явж байгаад нэг өрөөг үзэх гэтэл найз Соён нь наад өрөө чинь миний хувийн буюу зураг зурдаг өрөө тул орж болохгүй шүү гэд шууд хориглодог. Хоёр найз ч багынхаа хамтдаа сурдаг байсан дурсамжаа ярилцсан өнөө Mui гэх сүнсний амьд ахуйд амьдардаг байсан гэгдэх газар руу явдаг. Тэр Mui бүсгүйн Нүэн гэх зураач залуу дуурсан ч Нүэн гэх залуу нь хөрөг зургийг нь дуусгалгүй л орхиод явсан гэдэг. Нүэн гэх залуу нь нэлээд эрх мэдэлтэй баян их нартай байсан тул Mui-д нэгэн бүгж өгөөд дутуу зурсан зургийг үлдээгээд л явсан байдаг. Нүунийг нь мэдсэн зураач залуугийн эхнэрч тосгоноор нэг Mui-г хөөрхөн царайгаараа эрчүүдийг ховцдог шулам хэмээн яриа гарган бүрч болоогүй Mui бүсгүүдээр хүмүүс дагуулan очин маш хэрцгийгээр тамалсан байдаг. Шууд л хөлийг нь хугалж гарынх нь хуруугч мухуглан өөрийнх нь нөхрийн өгсөн бүгжийг авах гэж оролдон маш хүчтэй бодисоор нүрийг нь бүхэлд нь түлсэн байдаг. Нэгэнтээ эрэмдэглэгдэж хүн харах эцсгүй болсон Mui бүсгүй өөрийгөө бомлон амиа хорлсноор тэр их үзэн ядалт нүш хонзон тэйсэн сүнс нь хараал болон хуурсан гин. Манай хоёр ч яг тэр байшинд нь ирчихсэн байх ба манай юуны камераар зураг аван явахдаа Mui бүсгүй хөрөг зургийг олон зургийг нь авдаг.
Манай хоёр ч буцаад соёоны дэрэн найз соёон зураг зуран манай юуны судалгаагаа хийж байхад байрлаж буй өрөөнийх нь ханын цаас хуулраад байсан тул манай юуны гараараа түлхээд л янзалчихдаг. Маргааш нь буюу шиний 12-ны ч өдөр болж найз соёонд нь энэ бүхний хэлсэн өнөө профессор Ким гэх хүний тэмдэглэлийг олж авахаар ажиллаж байсан газар нь очоод туслах бүсгүйг нь 0 орой энтер гэд хөөхөн мангартуулж байгаад профессорын өрөөнөөс тэмдэглэлийг нь гусчихдаг. Ингэснээр өнөө тэмдэглэлээс нь энэ сүнсийг хорьсон хориг хэрхэн суларсан тухай олж мэддэг. Дэлхийн 2 дугаар дайны төгсгөл үеэр Япон цэргүүд Мюгийн сүнсийг хорьсон хөрөг зурганд байрлаж байсан сүмийг дээрэмдэн тонож лам нарыг нь алан сүнс хорьж байсан зоогдсон зүйлийг нь аван хайснаар Мюгийн сүнс суллагдаж хараал дахин эхэлсэн байдаг. Мөн уг сүнс нь ахин хүн төрлийг олохоор хүний биеийг эзлэхийг хүсдэг гэнэ. Ингэснээр найз соёон нь уг хөрөг зургийн хуулбар байдаг гэгдэх хуулбарлагч зураач танил дээрээ манай хүнийг авчирдаг. Өнөө зураач нь их хэл дургүй байсан ч найз соёон нь гуйсанд үзүүлэхээр болдог. Зургийг харахад манай хүн ч өнөө Мюгийн амьдардаг байсан байшинд очихдоо хөрөг зургийг нь харснаа хэлэн камернаас авсан зургаа үзүүлэх гэтэл тэр зураг нь хэдийнэ устсан байдаг. Оройн болоход манай хоёр найз соёоны найзуудтай нь шоудгаар гарах ба найз соёон нь нэгэн шар залуутай учиргүй л бүжиглээд байсанд манай хүмүүжил сайтай юуны ч уурлан чамайг явдалтай завхаа гэсэн цуу яриа үнэн байж лээ гэж уурлаад яваад өгдөг. Нийнхүү уурлан яваад найз соёоны дээрэн унтаж байхад 우연히? Химэн зүүдлэн сэрэхэд найз нь ирчихсэн асарч байх ба нэг харахад гар хөлийг нь хүлчихсэн байхан тэр. Тэгснээ чи өмнөх номондоо миний тухай явдалтай энтер гэдэг их л муухай худлаа зөвс бичсэн байлаа. Тэр чин намайг ямар их өвтгснийг мэдгүй гэдэл их л хорсолтойгоор хэлэн нүсийг нь хайчлан өнөө маш хүчтэй бодисыг авчран нүүрэн дээр нь асгахад ашгүй одоо л нэг жинхнээсээ зүүднээсээ орлон сэрдэг. Нийнхүү нэгэн шинэ өдөр буюу шиний 13-ны өдөрч болж өчигдөр найздаа уурсандаа уушлалтгүй өглөөний цайгаа хүлээх зураа тэр Мюг их бүсгүй ганцхан залуугаас олж бүр амиа хорлох хүртэл үйлдэлийгээд сони юм а гэхэд найз соёон нь хайртай хүнээ алдаад дээр нь өөрөө эрэмдэглүүлээд ер нь чи тэр хүний юу мэдэрсэн тухай юу мэдэх юм гэдэл нэг л сонин их л уурлах нь тэр. Манай юуны нөгөө хуулбар хөрөг зургийг камераар авснаа хэвлээд харан суутал өнөө ханын цаас дахиад л хуулраад байхан тэр. Тэр цаасаа барин гудамд хүмүүсээс энийг мэдгүй Мю гэдэл байж байтал гинтэл нэгэн эмээ гарч ирснэ. Вьетнамаар ойлгогдохгүй үгнүүд хэлэн шууд гараас нь татаад байхан тэр. Манай юунийч гайхан байснаа бүр киноны эхэнд гарсан нөгөө бичлэг дээр гардаг эвгүй эмээ гэдгийг нь санан эргээд хартал мэдээж л байдаггүй. Нэг л зүйл сонирн байгааг ойлгосон манай юуны өмнө нь тэнэгтүүлж байгаа тэмдэглэлийг нь хулгайлсан нөгөө Ким гэх профессорын туслах дээр очин тал засаж байгаад мэдээлэл авахыг оролддог. Гэтэл туслах нь танаа наад найз соёоноос ч нь болж манай Ким профессор наад Мю гэх балаа домогт чинь бүр донтчихсон. Өдөр шөнөгүй л наадахыг чинь судалдаг болсон. Харин танаа найз чинь бүр стресстэй ядарчихсан өсөн нүртэл халзарчихсан байснаа нэх худалгүй инээд алдаад л их л жаргалтай болчихсон хэмээн хэлхэн тэр. Манай юунийч гайхан манай найз соёон уг нь надад хэлэхдээ Ким профессор нь энэ Мю гэх домгийн тухай өөрт нь анх хэлсэн гэсэн штэ гэдэл найзтай эргэлзэж эхэлдэг. Оройч болж манай хүн найз соёоныхоо нөгөө хоёр Вьетнам найзтай вино инээлдэн суух ба бороо орсноор гэрлүүгээ ордог. Нүсээ арчичгаад найзтайгаа уулзахаар очтол 서연이 못 봤니? 소연이 자고 있잖아. 방금 한국말 한 거니? 아니, 네가 베트남 말 한 거야. хэмээн зүүдлэн сэрээд гайхаад найз дээр очтол өнөөх нь юу ч болоогүй тайван сайхан унтаж байдаг. Маргааш нь буюу шинийн 14-ний өдөрч болж нөгөө Ким профессорын туслагтай хамт профессорын амьдарч байсан газар руу явдаг. Явах замдаа нэрээ Ким профессор Солонгос руу буцаад явчихсан юм уу те гэтэл туслах нь юу гэж те паспорт нь надаа байгаа штэ энэ тэнд нөгөө балаа Мю гэх домгийнхоо судалгааг л хийж аваа үз хэмээн хэлдэг.
Манай хүн ч үүнийг нь сонсон найз соёоных нь хэлснээс зөрөөд байгаа тул нэлээд л гайхдаг. Туслахаас нь түлхүүрийг нь аван өнөө Ким профессорын амьдарч байсан газарт ортол битүүл судалгааны материал байх ба нэгэн CD олоо тоглуулбал өнөө домогт Мюгийн хараалт өртсөн гэх нэгэн эмэгтэй ярилцлага байдаг. Тухайн эмэгтэй хэлэхдээ шүн унтаж чадахгүй байгаа. Биемийн шатаж байгаа мэтэл мэдрэгддэг. Бас толон тарахад би биш өөр хүн болж харагддаг. Ингээд л яг л манай юуныгийн зүүдэндээ харсан зүйлсийг хэлхэн тэр. Манай хүнч бүр гайхан цааш үзтэл өнөө өөрийнх нь үзэж байсан бичлэгний бүтэн хувилбар байх ба нөгөө эвгүй царайтай эмээ түүнийг битгий сэрээвэл чи өөхн хэмээн хэлсэн байдаг. Манай юуныч найз нь өөрт нь хит хит удаа худлаа хэлснийг мэдсэн тул шууд уулзах гээд өнөө орж болохгүй гэсэн зургийн өрөөрөө нь орлон ордог. Зургуудыг нь харан цаад өрөөнд нь ортол найз соёон нь өөрийнх нь тухай муухайгаар бичсэн өнөө номыг хэдийнэ аваад уншчихсан байхан тэр. Тэгснээ араас нь гарч ирэн чийч миний тухай зөндөө худлаа зүйл зохиож бичсэн байл дээ шүү те хэмээн нэлээд хорсолтойгоор хэлдэг. Манай юуныч бант нь тэгээд юу гэж өшөөгөө авмаар байгаа мó бас энэ Мюгийн хараал энэ байшинд болоод байна чи мэдж байгаа ёстой гэхэд өнөөх нь өөрийнхөө зурагны ур зогсон адилхан байгаа үз гэдэл сонь юм яриад үлддэг. Манай юуныч урлан ачаануудаа зэгцлэн явах гэж байтал найз нь орж ирснээр манай хоёр жаал ярилцдаг. Ингэснээр найз соёон нь баг багт нь өөрт нь юу тохиолдсон тухайга манай юунид нуулгүй хэлдэг. Олон жилийн өмнө ахлах ангид байхад нь өнөө киноны эхэнд гардаг хос хоёр найзынх нь эрэхтэн энэ соёоныг уулзъя гэж дуудаад эрэхт нь өөр залуус тосож аваад шууд л дээрлхэн зодож эхэлсэн байдаг. Ашгүй дуудсан залуу нь аврахаар ирлээ гэхэд энэ танхаануудтай болон найз хүнтэйгээ хамт явж байсан ба шууд соёоныг найзуудаараа хүчирхийлүүлж байгаад бичлэг хийж авсан байдаг. Ийм л учраас явдалтай гэдэг нэр зүүж Солонгост амьдрах боломжгүй болсноор Вьетнам руу зүхтэн ирсэн хэмээн хэлдэг. Манай юуныч бүр шокрон бичсэн ном болон өөрийг нь явдалтай хэмээн бодсондоо дахин уушлахгүй хахад найз нь ч зүгээрээ гэдэл өөрийнхөө бүгжийг манай хүнд зөөж өгдөг. Тэгснээ нөгөө сүм рүү оч. Тэгвэл Мюгийн хараалын тухай илүү их зүйлийг олж мэднэ хэмээн зөвлөдөг. Норойч болж хамтдаа унтаж байхад найзынх нь биеийн тавгуутаж ярьж чадахгүй таталт өгöd байсан тул эмч дуудаад найз нь овоод эрдэнгүүд нь өглөө нь буюу шиний 15-ны өглөө Ким профессорын туслахаас ахин гуйж байгаад ирсэн ажлаа дуусгахаар нөгөө сүм рүү хургуулan очдог. Уг сүм нь уулан дундах сүм байх ба их л эвгүй бугч төгрүүдийн гэмээр зургуудыг өлөгчгсөн байх ба нэг зургийн жааз нь хоосон байхан тэр. Профессорын туслах манай юуны хоёрч цаашлан нэг гаргүй нэгэн том лам дээр очсон нь нөгөө дайны үеэр Япон цэргүүд орж ирэхэд гараас илмээр тастуулдаг лам байдаг. Өнөө лам манай хоёртой уулзсан хэлсэн зүйл нь өмнөх цаг буюу Мюг өгсөний дараа юу болсон тухай хэлдэг. Энэ нь өнөө зураач залуугийн эхнэрийг Мюгийн сүнс тайван байлгахгүй байсан тул зураач залуу эхнэртэйгээ энэ лам дээр ирсэн байдаг. Тэгснээр Мюгийн сүнснээс уучлахгүй би чиний хөрөг зургийг дуусгаж өгье. Гараа дээрээч хэмээн гуйж гарч ирэх үед нь өрхтөн лам нартай нийлж агаад Мюгийн сүнсийг өнөө хөрөг зурагт нь хорин тамгалсан байдаг. Тэгснээ өнөө ламын манай юунид хэлсэн зүйл нь чи яг одоо зогсохгүй бол энэ сүнс огт зогсохгүй мөн чиний хэлсэн зүйлс үнэн бол танаа найз соёон чинь Мюгийн сүнс хэмээн эвгүй зүйлс хэлдэг. Нийнхүү эвгүй зүйлс хэлсний дараагаар хөрөг зурагт нь зоон сүнсийг нь хорж байсан том хадаас шиг зүйлийг өгөөд энийг найз соёоныхоо зүрхэнд зоо. Тэгж байж л хараал гүйц зогсон хэмээн хэлдэг. Сүмээс гарan хотод ирэхэд профессорын туслах манай юуныг чи ер нь одоо Солонгос руугаа буц ийм зүйлстэй битгий орооцолт хэмээн хэлээд л цааш явах үед өнөө хараал нь эхэлдэг гэгдэх шиний 15-ны ч орой болж юу болоод байгааг бүрэн гүйцэд ойлгосон манай юуны өнөө ламын өгсөн том хатаасыг барин найзынхаа гэрт ирдэг. Гэтэл байрлаж буй өрөөнийх нь ханын цаас дахиад хуулраад байсан тул үүнийг нь хуулан харвал нэгэн сонин нууц хаалга байхан тэр. Хаалгыг нь дөнгөж онгойлгохтол киноны турш яригдсан өнөө Ким профессор нь нүүр нь хүчлээр түлэгдэн өгсөн байдалтайгаар олддог. Манай юуныч цаашлан хаалгаар орон доош шатаар буутал бүр эртний агуу гэмээр газар
байх нь тэр. Өнөө асар хүчтэй бодсон шалаар нэл байх ба цааш алхан явтал Мюгийн өнөө олдодгүй хараалтай гэгдэх хөрөг зураг нь дотроо бүр Мюгийн сүнсийг хорьсон байдалтайгаар боддороо байх нь тэр. Өөрөөр хэлбэл дэлхийн 2 дугаар дайны төгсгөл үед нөгөө Япон генерал Сумиг тоном дээрэмдэж энэ зургийг нь авсны дараа хараалыг нь ойлгосноор амьдарч буй байрныхаа доор оруулан хорьсон ч бараг бүтэн 100 жилийн дараа манай Юнигийн найз Соён энэ байранд амьдрахаар орж ирсэн ба Мюгийн сүнс Соёныг эзэмдэж өдөрдөн эхэлсэн байдаг. Манай Юни цандрын зүгтах үед найз Соён гинт гарч ирэх ба манай хүнд хоёулангийнх нь нэг нь өгөх ёстой хэмээн хэлснээр намайг аал гэд өнөө том хадаасыг өөрийн зүрхэн тушаа газараа аваачдаг. Манай Юнич хар багынхаа найзыг алж чадахгүй байсан ч найз нь гинтэл Мюгийн төрхөөр харагдахад цочин шууд л зүрхэнд нь зоочдог. Гэтэл гинтэл найз Соён нь муухагаар инээн баярлалаа. Миний үхэл шинэ 15-ны бүтэн сартай өдөр хараалыг бүрэн дүүрэн ахин эхлүүлэх байсан юм хэмээн хэлэх үед Мюгийн гар гарч ирээд манай Юниг боож эхлэх ба нөхөөрхийн найз Соён нь ч нэгмөр үхдэг. Ингэснээр домогт Мюгийн сүнс бүр мөсөн суларч манай Юнигийн биеийг бүрэн гүйцэд эзэлсэн байдаг. Кадр солигдож манай Юни буцаад Солонгостой ирчихсэн байх ба өнөө олон жилийн өмнө найз Соёныг нь хүчирхийлсэн танхаа нөхдүүд дээр очин бүгдийг нэгэн далдын хүчээр цааш нь харуулдаг. Бүр цаашлан өнөө хамт сурдаг байсан хос хоёрыг ч мөн цааш нь харуулснаа нөгөө Мюгийн бүгжийг гартаа зүүн зэвүүнээр инээж буугаар кино маань дуустдаг. Яа иймэрхүү ганц ангитууч бас эвгүй шүү те. За тэгэхээр заавал цуврал энэ төр гэлгүй иймэрхүү нэг ангитай зүүн кинонууд байвал яаж вэ? Эсвэл цувралн дээр байна уу гэд манайхан саналаа комментээр бичээрэй. Яг тэгээд мэдээж дараагийн кино удахгүй тул манайхан юу их мэдж байгаа штэ те. Саба дараа л сүсгэлээ байж байгаарай.